За өнөөдрийн хичээлийн 2 дугаар хэсэг. За өнөөдөр ерөөсөө responsive ярьсан учраас өнөөдрийн хичээлийг мэдгүй чадахгүй байгаа дутуу ойлгосон юмнуудаа нөхөж үзэх зорилгоор ашиглаж байгаа гэж хэлж болно. 2 дугаар хэсгээр юу байх вэ гэхээр CSS selector-ууд буюу CSS бичихэд нийтлэг хэрэглэгддэг тэр property тэр selector тэр юмнуудыг л ярих гэдэг байна л да. Ерөнхийдөө өмнөх хичээлүүд дээр CSS-ийн тухай ярьсан гэхдээ яаж нарийн сайн хэрэглэдэг вэ гэдгийг одоо ярья. Яг хамгийн дөрөнд. За, ажилттай. За. Тэгээд яасан бэ гэхээр за би яач ганд руу орчих, cinema руу ороод за энэ дөр манай темплейт дотор CSS файл байдаг шүү дээ. Тэн дээр шууд тэн дээр яач. За энэ байна. За хамгийн дээр зүгээр бичиж явчих л та. За selector бол ойлгомжтой тий. HTML за body гэх юм бол body tag дээр ажиллаж байна гэсэн. За энд нь би юу ачи? Тайлбар хийч тий. Tag. HTML үндсэн тагууд гэсэн үг шүү дээ. За энэ дээрээс харуулах юм бол за энэ дээр inspect гэгээр харах юм бол за энэ гурвалжаа алдаар эхэлж байгаа энэ body гэдэг хэсэг дээр хөвжүүлэлт хийх гэнэ гэсэн үг. За дараа нь body tag дээр хаалтан дотор нөгөө юмнууд нэ шүү дээ тий. Background color тий. Chat юу гэдэг тий. 6 ортой байдаг. За юу ч хийж болно. Тэгчээд дараа нь болохоор юу ID. За ID болохоор чагтаар эхэлнэ. ID. За my ID тий. My ID гэж биш. За my ID гэлээ. ID дээр адилхан. Дахиад background color гэж өгч тий. За түүний дараа классаар хөвжүүлэх юм бол my class тийм үү. За дахиад background color. За яг амьдрал дээр жишээн дээр харах юм бол за энэ дээр жишээ topics ID байна тийм үү. Тэгэхээр бид нар энийг бол зүгээр top гэж хөвжүүлчих واخгүй юу. Тэгэх юм бол ямар нэгэн topics ID-тэй элемент таарлах юм бол тэрийг барьж яваад энэ background-ыг өнгөтэй болгоно гэсэн. За дараа нь цэгээр эхэлсэн тийм энэ class гэж байна. За тэр нь юу вэ гэхээр за энэ дээрс жинхэнэ классын жишээ харъя л да. Топ руугаа онгоолголоо. За хэд юу вэ? Дандаа л ID-тэй байгаа юм. Style гэдэг. Класстай яг гэдэг юм. Оо сонин сайтан. За өөр сайт. За YouTube руу орч. Inspect хийлээ. Класс. Энэ шүү. Тэр доор байсан. Наа чи энэ чинь шүү. Класс гэхээр энэ collapse guide гэж юм тий. За энийг авлаа. За ийм класстай ингэнэ гэсэн. Ийм юм өнгө болгоно тийм байна гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм хэрвээ ийм элемент олдох юм бол тэр 5 элемент ч гэж болно шүү дээ. Класс бол олон байна. Ер нь ID бол цөөхөн байна. Ганцхан байна. За хэрвээ ийм элемент олдох юм бол энийг өнгөний юм болгоно гэсэн. За дараа нь CSS selector дараа нь ингэж болно. Зөвхөн энэ дотор байгаа эхний элементийг гэх юм бол ингэж яа. За ер нь ингэж. За background color биш үү? Энэний ийм collapse guide дотор байгаа тий А гэдэг маань link гэсэн үг шүү дээ. Линкний өнгийг за red гэж. Линкний өнгийг улаан өнгөтэй бол гэдэг. Тэгэх юм бол ийм класстай элементтэй div ч юм уу ямар нэг юм байлаа шүү дээ. Тэрний дотор байгаа А тагууд нь бүгдөө улаан өнгөөр хэвжнэ гэсэн. Тэгэхээр энэ дотор байгаа А тагууд гэсэн. За тэгмэд бас энийг арай наривчлаад ингэж болно. Ингэж болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн энэний агуулга дотор байгаа юмнуудыг заана гэсэн үг. За энэ дээр жишээ нь харах юм бол collapse guide маань тэ энэ байна тэ. За зөвхөн энд байгаа
агуудыг ягаад энэс дотогших агуудыг бол хөвжүүлэхгүй гэсэн. Бүр энд байгаа энэний дотор байгаа тий. За имиж гэж болно л да тий. За энэ дээр бол чинь имиж гэж чинь. AMG дээр нь border нь тий 3 pixel 3 pixel солид red өнгөтэй тий. Ингэх юм бол зургнууд болохоор зурганы юу гэдэг вэ? ер нь бол энэ collapse guide гэдэг класс дотор байгаа зургнууд хэмжих нь шүү дээ. Гэхдээ зөвхөн яг эхний шатлал гэх юм уу да эхний гүнд яг гүн гэлж тий. Эхний гүнд зургийг юм хүрээтэй олгоно гэсэн. Тэрнээс цаашхыг үлдэхгүй. Энүүгээр тэгж гинөө тий. Хамгийн ихнийх нь дандаа юу таа? Их багын тэмдэг сумаар. Хэрвээ ингэчих юм бол энэ дотор хичнээнч гүн ямар ч зураг байсан бүгдөө юутай олно гэсэн. Хэрвээ энэ дотор ингэх юм бол яахгүй гэсэн. Зөвхөн ихнийх нь. За тий. Бас ингэж болно. За энэ дээр class sub class тий. Энд нь юу гэдэг тий. Color нь red хичээлтэй тий. Гэх юм бол энэ буруучлаа. За color нь энд болохоор зай аваг байгааз зай аваг шууд залгацсан гэхээр ахаад sub class мөртлөө за энэ дээрээс яг амьд жишээн дээрээс харъя. За энэ дээр тий guide module copy хийлээ. Энийг л ингэж тавина гэсэн үг л дээ. Guide module энэ гэсэн. Тэгэхээр яг ийм хоёр класс зэрэг хөвжүүлж байгаа элементийг өнгийн улаан болгоно. Текстийн өнгөийг улаан болгоно л гэсэн. Ойлгомжтой. Хэрвээ ингэх юм бол тийм үү? Зай авах юм бол энэний дотор байгаа ийм элементийг гэсэн үг байхгүй. Зайг болохоор энэ хоёр яг нэг биедээ нэг юм дээр байгаа гэж ойлгох гээд байгаа байхгүй. Нэг юм дээр байгаа. Тийм бол энэ опшн тийм учиртай. За дараа нь CS selector үл ер нь ихэдэ найрах. Гэхдээ энэ CS selector маань JavaScript-ээр хэрэглэгдэг, энэ дээр хэрэглэгдэг болохоор ерөөхдөө зайлшгүй сурч ойлгочвол маш зүгээр гэсэн. За дараа нь өөр юу явуулах вэ? За ерөөхдөө selector-ийн тухай ярихад бол юм байна. За энэ дээр нэг жоохон дэлгэрүүлчихье. Энийг яагаад хав гэлээ. Ингэнгүүтээ over гэлээ заа. Энэ нөө тодорхойлох цэгээр зааж байгаа юм pseudo class гэдэг. Pseudo гэдэг нь одоо юу гэхний ямар нэг үйлдэлтэй маустай ч юм уу эсвэл нэг тийм одоо энэ бол жишээ нь энгийн хөвжүүлэлт ч тийм үү улаан өнгөтэй тий. Ямар нэгэн үйлдэл эффектийн тусламжтай хийгдэх юмнуудыг тодорхойлох цэгээр зааж байгаа. За тэгэнгүүт blue гэж тий. За тэгэнгүүт энэ яаж яана гэхээр маус очингууд цэнгэр болж байгаа, хүүх болж байгааг л заагаад байгаа байхгүй юу? За энэ бол тодорхойлох цэгээр pseudo гэж хэлээ да. За ийм учиртай. За энэ бол ерөнхийдөө selector-ийн тухай гэсэн үг. За одоо нэг чухал юм яриа property гэж яриа. Property гэдэг нь одоо юу гэсэн үг гэхээр энэ хаалтан доторх яг жинхэнэ хөвжүүлэлтүүд нь гэсэн үг шүү дээ. За энэ болохоор энэ хаалтнаас улзан хаалтнаас урдлах нь болохоор дандаа элементээ сонгож байгаа гэсэн үг, барьж авч байгаа гэсэн үг. За А элемент юм уу те? Энэ дотор байгаа А элемент те. Энэ яг чанх дотор нь байгаа имиж зураг те. Яг ийм элемент гэж сонгож байгаа гэсэн. За тэнгууд доторх хэсэг нь юу байх вэ гэхээр ерөнхийдөө нийтлэг хэрэглэдэг юмуудыг яриа л да. За би энэчээс Google яасан. Энд юу яасан бэ гэхээр CSS selector-уудыг заасан маань энэ класс. Ер нь энэ w.schools.com дээр бол мэдээж нарийн байж байгаа. Энийг бол сурах хэрэгтэй. За энэ бол чинь ингэдэг шүү дээ. Attribute тийм үү? Энэ хараа. Энэ бол одоо саяна өөр гэсэн үг шүү дээ тийм. Үгүй. Дүрлжээ алттай attribute тавиад value гэхээр target ингэчих юм бол ийм targetтай ийм линкүүдийг хөвжүүлж болох байхгүй юу? Алдсан. Бүр наривчилж шүү дээ. Одоо сая бол бид нар YouTube дээр харсан тийм. ID ийм яасан тэгсэн мөртлөө attribute-ийг бас давхар зааж өгч болчлаа юм л да. За яах вэ? Цаашаа. За pseudo-нууд те энэ араа тодорхойлох зүйтэй.
зөндөө олон байт юм шүү дээ. Link, visit, active, hour, focus да. За ийм байт юм. Child, end child гэж энэ дугаард явбал 2 дугаар элементийг хөвжүүлнэ гэж зааж болох байхгүй. За иймэрхүү нарийн чухал юм байна да. За энэ бол цэгээр эхэлсэн класс. Chapter гэсэн ID. За odd тавих нь бүгдөө бүх элементүүд байдаг. Шууд элементийн тагны юу те нэр. Энэ болохоор таслалтай. Тийм таслалтай хэсгийг тайлбарлая. За энэний оронд таслал байлаа гэж бодъё. Тэ? Тэгээд цэгийн урд нь. За энэ одоо бол таслалтай зөвхөн энэ хам. Энэ зайны хэмжээ болсон юм биш. Таслал юу гэсэн үг вэ гэхээр ийм класс бас ийм класс. Энэ ер нь ерөөхдөө ийм класстай 2 элемент байх юм бол хоёулын дээр нь зөөр өнгө тавьяа л гэсэн. Энэ болохоор яг нэг элемент юм уу? Зай авчих юм бол яг доторх элемент нь болох тийм. Зүгээр энэ дээр таслал авчих юм бол ийм элемент бас ийм элемент гэсэн. Тэг яг ингээл болоо. За дараа нь 4 энэ сумыг хэлсэн тийм. За энэ нэмхийг би ястаа мэдэхгүй байна. За ингээд таргетүүд замд бүсүүд байгаад ингээд сонгож болох юм байна. Тэ? Нэг өндөр ч 2 классыг яаж хэмжүүлдэг? Нэг элементээр 2 классыг бичиж байдаг. Зүгээр л ингээд хвчлээ. Одоо энэ дараа энэ зай аваад энэ нар чинь YouTube дээр ингээд хвчсэн байна шүү дээ. Класс. Ямар ч алгаагүй. Гэл ингээд 2 класс бичиж болох юм уу? Класс да энийг бичиж дахиад класс гэж чинь. Энэ гоо нэг класс дотор энэ чинь олон янзын классыг агуулж байгаа байхгүй. 3 класс өгнөд. Энэ чинь 3 класс байгаа байхгүй. Зүгээр зай аваад биччихсэн. Тэгээ зай аваад шүү дээ. ID бол зай аваад маа гэсэн ойлголт байхгүй шүү дээ. За selector-ийн хувьд л энэ property гэсэн тийм. За ямар property гэж болох вэ? За ангич custom class гэдэг нэг элемент байлаа гэж бодъё л доо. За энэний өнгийг яаж өөрчлөх вэ гэхээр background color гэж өөрчилж болно дээ. За чагт тавиад ер нь бол 3 ордоо байж болно. Энэ нь болохоор давчилсан гэсэн үг. 3 ордоо. Тэгээ юуг давчилсан бэ гэхээр өнгөний код шүү дээ. Өнгөний код юуг давчилсан бэ гэхээр 1 2 3 энийг л давчилсан гэсэн. Ялгаагүй. Уг нь бол нарийн дам болохоор наривчлаад яах юм болохоор аюул тийм те бүр 34 45 ийм ээж болох байхгүй юу? Тийм. За 01 ч юм уу те. За тэгээд бас өсөг орж олдсон шүү дээ A B M гээ те. За ийм өнгөний кодтой байж болно. За дараа нь background color гэсэн те. За background image гэж те. За background image-ийг яаж заадаг вэ гэхээр урал гээд зургийнхаа юг заадаг. Бүтэн замын зааж өгч болно тий. За жишээ нь за энэ YouTube логоны зургийг авчил та. За энэ ямар зураг вэ? Энэ байна л да. Энийг харчил та. Background гэдэг ийм зураг заасан шүү тий. Давтахгүй. Тэгэнгүүт юу гэсэн үг гэхээр энд дэ http за google.com те YouTube те юу ч хийж болно шүү дээ. Image 01 JPEG те ийм байж болно. Эсвэл манай local дээр байгаа зураг байх юм бол те энэ folder-ын те гарсан авчихсан тий. Саяны болохоор бүтэн http-г бүтэн зам болохоор интернетээс авчиж байгаа байхгүй. Заавал ингэ хадгалах шаардлага байна. Компьютероос биш юм тий. Уу яах вэ? Тэгээд найдвартай байдлаа тэр нөгөө сайт YouTube business логогоо өөрчилж магадгүй шүү. Тэгэхээр бас өөр төр авцсан зөвлөлт. За ийм байж болж байна тий. За background-ыг давчилсан байж бол за background repeat гэж байгаа. Тэр нь болохоор логоны зургийг амар ардатлан давтаад байлтана шүү дээ. Бийж болохгүй. Тэгэхээр no repeat гэсэн ийм байж болж байна. Ийм зурган дээр юу гэн зааж байна тий. Background зургаар 01 гэсэн PNG JPEG зураг сонгоцсон тийм үү? Тийм. Тэгээ тэрийгээ давтахгүй нэг л удаа харуулж байгаа байхгүй. Ойлгосноо. Шинэвтэй. За тэгээд давтахгүй гэх юм шиг юм. Дахиж
Эсвэл тэр background. За энэ харж байгаа YouTube байна тий. Аа. За эндээс нүүр repeat-ийг аваа ичи. За нүүр repeat болгочих. За энэ болохгүй маань. Энийг ачи. Өөр body дээр тавьчих зэ. Энэ логоны хэсэг болохоор ганцхан л гарч идэв л та. За энийг copy-длаа. За body дээр залгаа яваад идэг тэр юм шиг. Аа. Тэр үгүй. Жижигхэн зураг авал ингэ залгуулж авчих. Айн дараа ингэсэн юм шүү дээ. Гоо тэр ш. Энэ яагаад ингэж байна? За чи тэгвэл ингэж хэл та. Оо энэ яахгүй юм л та. Намайг дээрлэхэд байна л та. За энэ дээр төшөөд үзчих. YouTube жоохон намайг дээрлэхэд байна. Үгүй мүү. Би нэг ардталт нэг юм яатсан байгаа юм. Яа, оруулж ирсэн чинь. За ингэж хэлвэл. Background дээр За чинь. Гасар шигтэй юм боллоо. YouTube лого харж байна уу? Мач янз явж штэ. За багсгач. YouTube лого ийм гайхамшигтай харагдаж штэ. За тэнгүүд F12 дарлаа. За энэ repeat-ийг болиулаад no repeat гэж заяа. Тэгэх юм бол энэ чинь нийтлэл энд л ганцхан байгаа шүү дээ. Харж байна. Одоо энийг цонхоо дүүртэлэн давтахуул гэж асууж байгаа байхгүй юу? Тэгэхээр давтахгүй ганц л удаа харагдана л гэсэн үг. За эсвэл repeat юу гэдэг нь те? Тоо зоочлох. X гэж явуулж байна. X гэж харж байна уу? Химлэнг өөрөлдсөн. Y гэх юм бол repeat Y гэхээр босоогоор. Харж байна те? Босоогоор. Энэ гэхдээ зүгээр ч нэг зураг биш юм биш үү те? Амар олон логоны комбинац шүү те. Яг та нэг sprite гэж ярьдаг л да. Бүх зургуудад оруулцаад нэг хэмжээг нь заагаад нэг урт төргний зангуудыг байрлалын заачингуудыг хэрэгтэй газараа зураг хийсэн байна. Тий. За иймэрхүү босоогоор давтаж байгаа шүү те. За repeat нь бол юм байна. За дараа нь өөр асуух юм уу? За padding margin тийм үү? Padding гээд 10 pixel гэж яриа. Энэ юу гэсэн үг гэхээр padding нэг элементний дөрвөн талаас нь padding аавна гэсэн. За нөгөө юун дээр харъя л та. Бид нар нөгөө юу яасан штэ. Инспекторыг өмнөх хичээл дээр судалсан тий. Layout гэж юм. За энэгээр л чиг харагдана да. За H1 дээр би style шийхлээд. За margin top 0 гэсэн юм. За энэ дээр padding гэж 10 pixel гэж. За энд бол хүрээ нэмэгдсэн тий. За олигтойхон хэмжээд авч 40 pixel гэж. За тэрхийн дараа. За тэгээ элемент яхад inspect хийлээ. Layout руу очлоо. Гадна талд нь тий. Гадна талд. H1 дээр тий. Тэгмэд одоо дөрвөн талдаа 40 pixel байгаас тий. Тэгмэд бид нар сая болохоор юу заасан бэ гэхээр шууд padding 40-хөр дөрвөн талаас авчиж байгаа. За энийг нарийнчл зааж болно. Padding bottom нь те 15 pixel гэж зааж байна. За би болохоор энэ padding гэчээ дараа нь энэ шууд Firebug ингээд хуургаад идэв юм шүү дээ. Тийм. 40 10. За би эхлээд padding 40 гэчээ доор нь padding bottom-а заацсан учраас доотлыг нь цээс нь доор бичигддэг өмөр дээрлэгдэх учраас гурван талаас 40 мөртлөө доороосоо юм болчихсон. За тэгмүүд энд 15 болсон те. За би бас ингэж зааж болно. 40 pixel 0 гэж болно юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Дээр доороос 40-ыг аваад баруун зүүнээс биш ээ нөгөө баруун зүүнээс яваадсан гэсэн үг. Дээр доороос ингэсэн гэсэн. За би ахаад ингэж болно. За ер нь бол юу яа тийм элементийг нар зүг явдیں۔ За 40 30. За энэ болохоор юу 30 нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол дөрөв л юу байгаа шүү дээ. Дөрөв сайз байгаа шүү дээ, тий. Padding ч юм margin дээр. Дээрээс доороос. За хамгийн эхлээд дээрээс явна.
дараа нь баруун талаас дараа нь доороос тэгээд зүүн талаас гээд тойрж явна гэсэн. За би 30 пиксел гэдэг нь юуг зааж өгнө гэхээр баруун талаас ахаад юу болчихоо. Энийг болилч. За дараа нь 20 пиксел гэх юм бол доороос 10 пиксел гэх юм бол зүүн талаас. За. Леот руу чарлаа. Тэнгүүд дээрээсээ баруун, доор, зүүн. За тэгвэл дараал нь яг ийм зарчимтай. Энийг болохоор тэ 40 пиксел, 30 пиксел, 20 пикселтэй. Пикселийн тавь шүү заавалчгүй. 20 гэдэг явах юм бол танихгүй. 20 юу чи ингэж ойлгох байх та. За ингэж зааж болно. За энэ юутай адилхан бэ гэхээр энэ болохоор арай нөгөө богиносгосон хэлбэр юм л да. Хураангуй хэлбэр. Уг нь болохоор бид нэр хүнд ойлгомжтой байдлаар бичиж гэх юм бол ингэж болох хэрэгтэй. Top on 40 пиксел. За дуусна тийм. Padding left нь right нь тийм. 30 пиксел. Padding bottom 20 пиксел. За цэг таслалтай. Padding left нь 10 пиксел. Тэр 30-аад энэ таагаад. Тийм. За. За энэ юу гэсэн үг гэхээр энэ дөрвөн мөр. Энэ мөртөө 32 дугаар мөртөө яг адилхан гэсэн. Ямар ч ялгаагүй. Тэгэхээр энэ байрлалаа мэдчих юм бол ингээд дөрвөн талаас нь ингээд биш болно гэсэн. За маржингийн хувьд л ямар ч ялгаагүй яг адилхан. Маржин болохоор яадаг вэ гэхээр өмнөх хичээлээр үзсэн шүү дээ. Элементийн гадна талаас нь хөвжүүлт хийдэг. Pad нь болохоор дотор талаас нь хөвжүүлт хийдэг. Хэрвээ одоо шинэ бордертой байлаа гэж бодъё л та тийм. За энэ дээр бордер гэчихэд H1 дээрээ border 1 pixel dash тийм. За өөр юу. Өнгө нь болохоор green гэж тийм. За ногоон. За yellow гэж. За 1 пиксел арай л бүдгэн харагдаад тий. 3 пиксел гэж. За тэгвэл за 5 пиксел гэж. Ийм бүдүүн. Юутай байна гэж. За тэгэнгүүтээ за би бас background color өгчээ. Яг элемент нь яг ямархан хэмжээтэй байгааг харагдуулахын тулд тий. За чагт ямар за green гэж өгчдөг үү? Background color тий. Яг болохгүй. H1 элементээр заадаг юм болов? Сони юм да. Background color green гэж болохгүй юм. H1 дээр. Дараа ирсэн тийм. Дараа ирсэн. Энэ transparent гэсэн юм шүү дээ. За энэ дээр л гэсэн юм. За одоо энэ дээр дээдлийн мөр дээр. Одоо энэ урдлт нэг юм байна. Энийг дарчих юм бол итгэхгүй болсон. За одоо миний яг элемент яг ийм байгаа байхгүй. За нөгөө гайхамшигтай pattern чинь те. Pattern нэмэхээр ийм харагдаад байна те. За тэнгууд margin гингүүд за энийг доотлолт нь өччих. Margin за 15 пиксел гэж. Талдар гэсэн. Гашаа хэмжээг өгдөг. Хэмсэн сая. За би нэмээд үзье. За нэмэх чинь тий. Харцсан уу? 80 пиксел. За layout руу очингууд бүр нарийн харагдана. За миний элемент анханасаа өөрийнх нь хэмжээ 505 32 хэмжээтэй юм тийм үү? Ер нь текстний фонт сайзнаас л хамаарч байгаа гэсэн үг шүү дээ. За дараа нь padding энэ дээр итгэж байгаа хэсэг нь бас хараа. Padding. Миний 30 эдтэй элементийг бүр том талд нь дөч ийм элемент сайз нэмээд яаж байгаа томруулж байгаа гэсэн үг. За дараа нь 5 пикселийн мангар бүдүүн бордертой тий. За энэ 5 пикселтэй энэ одоо шараар өгсөн шүү дээ. За тэнгууд ногоо хэсэгтээ paddingтэй хэсэг маань ногоо харагдаж байгаа. За тэгвэл хамгийн гадалтанд талд нь 84 пикселийн энэ цайвар шар. За энэ дээр харагдах юм бол цайвар шар хэсэг тий. Энэ хэсэг маань юу болж байгаа? Margin болж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ те? За бүгд дөрвөн талаас нь зааж болно, нэг талаас нь зааж болно ялгаагүй. Тэгэхээр
Хэрвээ элемент байх юм бол энийг ингэж яадаг юм байна л гэж ойлгох. Ер нь ойлгомжтой. Маржин өнгөтэй болохоор чинь шууд cursor гэдэг. Маржингаа өнгөтэй болгож болохгүй. Яагаад гэвэл миний элемент чинь яг ингээд энэ хэмжээгээр дуусч байгаа байхгүй. Би энэ хэсгийг өнгөтэй болгохын тулд гадна талынх нь юм дээр л өнгө өгж жагаад яах байхгүй. Гадуур нь магадгүй нэг юм хийж жагаад тэрэн дээр өнгө өгчих болно. Тэг яг зөв. Тэр биш. Тамаа. Watching. За ер нь бол одоо селекторын талаар нэлээд л ярьлаа гэж бодож байна да. Тэгээ property-нууд юм байна. Аха property-д асах юм байна үү? Ер нь ойлгомжгүй байсан юм юу вэ? За ямар property байж болох вэ гэд хайл та тий. За CSS को. За ингээ хайч. За background image-ийг сая ярьсан. CSS references гэж байна. Нөл W3 skills маань гарч иж байгааз. За color гэж байж болд юм байна. Font гэж байгаа тий. Font size-ийг мэдэн шүү дээ. Animation гэж өстө мэдхгүй байна. Box гэж байдаг. Dimension за энэ яг margin байгаа тий. List гэж байгаа юм байна. Grid. Position. За position бол нэлээд нарийн. За position absolute юу муу гэд байдیں۔ Бид нар өмнөх юун дээр яасан шүү дээ. Position fixed гэж үзчихсэн тий. Тэр нөгөө юу байдаг вэ? Social дээр хийдэж шүү дээ. Хөдөлгөөнгөө байдаг. Тий, тэр дэрийг ихтэй position fixed-ийг ашигладаг. За өөр чинь хөдөлгөөнгөө өгсөн. Тий. Яг байрандаа л байж байна. Тэр юугаа яах юм бол position fixed гэж бичиж байгаа шүү дээ. Сонгуульч нь бол эцний дараа тэр fixed гэж бичээд margin өгөх юм бол хөдөлгөөн текст болоод нэг газар тавиад. Margin өгвөл хэмжээл өргөн хүрээлэн л нэг байдаг шүү дээ. Тэрнээс байдлаас байж байна. За энэ дээр дуршил та position за юуг дурших вэ? За энэ толгой хэсэг шүү дээ тий. Энэ дээр position fixed үгүй. Position вообще. Кичи. Тийм үү? Биш энэ дээр борооч чинь. За. Тэгэнгүүт энэ ард энэ YouTube энд хэсэг л үлдээд байгаас байнга үлдээд байгаас. Байрандаа байж гин гэсэн. За би энийг margin top нэмж болно. Margin right гинэ. За. Top болгочих. Харж байна тий? Яг энэ за бахаа scroll дээр энд байрандаа байж л байгаа сте нэг төв. Анхнаасаа бол ийм байгаагүй шүү дээ. Ингээд алгуулчихж байгаа дээшээ. Яг энэ байрандаа байх боломжийг чинь fixed гэдэг юм олгож байгаа. Гэх мэтлээ. Боломж юм аа. Ингэж болох юм байна шүү. Лого оруулаад тий. Лого лого юу гэсэн бэ? Логоныхоо доор position fixed гэж бичих юм бол. За new sim-ийн дээр л юун дээр байлаа? Логотой биш нөө position маань. За хаад ингэж. Биш байна. New sim байна. Муу. Энэ дээр энэ байранд байгаа даас тий. Тийм дээ. Энэ чинь position fixed байхгүй. За энийг inspect хийчихье. За энэ бол шинэ bottom-оос ингэж байгаа байхгүй. Энийг багсчихж байгаа байхгүй харж байна. Байглал даач. Display block гэдэг нь за display block гэж яах вэ? Ер нь бол зүгээр стандартаар байдیں۔ За тэгвэл нараа right left right нь ойлгоцоод энийг зүгээр left нь ойлгоч. энэтэй болчих. Авч чиг энэ андаа гаргачихсан. Төв. Энэ position-тэй энэ юунууд хамтарч ажилладаг. За түрүүний margin гэсэн шүү дээ. За би margin нэмээд үзье. Margin байна уу? Тийм. Энд ихтэй хамаагүй юм байна. Дээр доор бичих хамаагүй юм байна. Margin гэлээ 10 пиксел гэчээ. Тэгвэл энэ гаднаас зайтай болцоос харж байна. За би нэмээд. Тийм бац. Тийм DC ч гэсэн шахаа явуулж байгаа шүү дээ. Доороос зай авчих учраас
dot-ийн зайн дээр margin-ийн зайн нэмэхээр нэг юм болоод байгаа. Одоо layout руу чаар margin чинь шаргаад тийм үү? Тийм үү тест. Энэ артлын 42 пиксел гээд ийм болчиход байгаа байхгүй юу? Юу нь ойлгож байна уу? Precision тийм бол ойлгомжтой байна. За өөр чинь юу ээж болох вэ? Дуршаад өсчихээр. Яг лого бол саяныхтай яг л адилхан үстэй. Тийм. За ерөнхий ойлголтуудыг ерөнхийдөө бүгд л яригдчихлаа шүү дээ. Бас манай видео нэлээд урт болчихсон шүү. За нэг хэсэж. За стоп.